안녕하세요. сайн байцгаана уу? Хэдүүлээ энэ хичээл дээр цагаан толгой буюу хангар үсэг тэгээд үндсэн игшиг, давхар игшигтэй танилцуулнаа. Хичээлээ эхлэхээс өмнө хангар үсгийг ямар хүн яг яагаад бүтээвэ гэдгийг үзье. Сэжун гэдэг хаан маань хангар үсэг буюу Хүнмин жогом номыг 1443 онд бүтээсэн. Хангар үсэг зохиогдохоос өмнө ханзын дуудлагыг зээлж хэрэглэдэг байсан байгаа. Тийм учраас зөвхөн ордны болон мөнхтэй сэхэтэн гэр бүлийнх нь л үсэг хэрэглэж чаддаг байсан учраас энгийн ард иргэд хүртэл сурч хэрэглэж болохоор маш хялбар амархан үсгийг зохиохыг хүссэн Цэжун хаан маань Эрдэмтдтэйгээ хамт хангар үсгийг зохион бүтээсэн байна. Сэжун хаан нь хангар үсгээс гадна маш олон бүтээлүүдийг гаргасан учраас тухайн он тооллын алдартай хаанаар дурддаг байх нэ. Зяин мөнгөнд эсэрч байгаа хүмүүс бол Чүсон үеийн маш алдартай хүмүүсүүд байгаа. Энэ 1000 вон буюу 1000 вон дээр байгаа хүн маань 퇴계 이황 гэдэг эрдэмтэн байгаа. Доор нь 5000 вон буюу 5000 вон. Энд байгаа хүн нь Юлгогийг Чүсон үеийн эрдэмтэн болон улс төрч байх нэ. За энэ ногоон хөхтэй 100000 вон буюу манвон байгаа хүн нь ойлгомжтой Сэжун дэван байгаа. Хангар үсгийг зохион бүтээсэн. Доор нь байгаа 50000 вон бол Шинса имдан гээд Юлгоги буюу 50000 вонд байгаа хүний төрсөн их нь байх нэ. Хэдүүлээ үсгээ үзэхээс өмнө зурлагтаа танилцах хэрэгтэй байгаа. Дэлхийд зөвхөн Солонгос, Япон, Хятад улс маань дөрвөлжин бичиг хэрэглэдэг. Амьсгалын урсгал ямар ч саадгүй гарах хавийг гişиг үсэг гэдэг. Дэлгэцийг хамтдаа арцгаая. Тэнгэр буюу наран цэгийг илэрхийлж байгаа. Босоо зураас маань хүнтэй зөрлөж байгаа. Харин хөвтэй зураас маань доороо дэвсэж байгаа болохоор газрыг зөрлөж байгаа шүү. Энэ гурван уршигтгуунаар bijүүлдэг юм байна гэдгийг ойлгож болно. За зурлагаа хамт уншиж үзцгээе. Хүнэн дотроо тэнгэрэн гаднаа байхлаарэ А гэж байгаа. Тэнгэрэн дотроо хүнэн гаднаа байхлаарэ О. Харин тэнгэрэн дээрээ газрын доороо байхлаарэ У. Тэнгэрэн доороо газрын дээрээ байхлаарэ У гэж уншиж байгаа шүү. Доор нь үндсэн гişгмүүд маань байгаа. Хамтдаа уншицгаая. А О У У Ö И Вэ Ви гэсэн үндсэн гişгүүд байгаа шүү. Хоолоо уруул хил зэрэг аваа гаргадаг эрхтний улмаас саадтай гарах хавийг гийгүүлэгч гэдэг байгаа. Дэлгэцэн дээр байгаа зургийг хамтдаа уншицгаая. За энэ дээр нь гэ ин им ис ын гэсэн иймэрхүү маягаар унших хэрэгтэй. За дунд нь байгаа зургийг нарыг. Гэ үсэг маань хэвтэр шүү давхлаарэ гэж хуурдаг байгаа. Харин гэ үсэг маань давхар гэгээ хавангууд г гэж хуурдаг байгаа шүү. Доор нь үндсэн гийгүүлэгч маань байна. Хамтдаа уншицгаая. Гэ ин дэ ир им бэ ис ын жэ чэ кэ тэ пэ иймэрхүү гийгүүлэгчүүд байгаа шүү. За хамтдаа игшиг гийгүүлэгчийн нийлбэрийг харцгаая. Хамгийн дээр байгаа нь дан игшиг орохдоо уртаа инхлэг дагуулна. Тэгээд ардаа игшиг ааг авч байна. Тэгэхээр энэ маань А гэж болж байгаа. За дараагийнх нь гийгүүлэгчдэр нэмэх нь игшиг гэж байна. За тэгэхээр гийгүүлэгч Г игшиг А хоёрын нийлбэр нь Га болж байгаа. За дараагийнх нь гийгүүлэгчдэр нэмэх нь игшигтэр нэмэх нь гийгүүлэгч гэж байна. За гийгүүлэгч Х игшиг А гийгүүлэгч Н энэ гурван маань нийлээд хан гэж болж байгаа шүү. За баруун талыг харахаар Ха
энэ гэж бичиж болохгүй гэсэн. Ердөөс энийг хана гэж бичих ёстой байгаа шүү. Их шиг нь хаана байгаас шалтгаалж гүйвүүлэгчийн маань хэлбэр нь өөрчлөгддөг байгаа. За үүний жишээн дээр дөрвөн төрлийн хэлбэрүүд байгаа. За эхнийх нь гүйвүүлэгч их шиг. За г а га ин о но иймэрхүү хэлбэртэй бичигдэх байгаа. За дадлах нь гүйвүүлэгч их шиг гүйвүүлэгчийн дараалал байхад д а ил тал я ге яг. За дараагийнх нь гүйвүүлэгчин дээрээ доороо их шигтэй байхлаарэ ис у су им у му. За дараа нь дээрээсээ доошо тийм үү гүйвүүлэгч их шиг гүйвүүлэгч гэсэн дараалал байхад ге у че гут че у им чум иймэрхүү маягаар бичигдэх байгаа шүү. За баруун талд байгаа улаан өнгөнд анхаараарай. Энэ бол хоёулаа адилхан г гүйвүүлэгч үсэг тийм үү? За энэ ген маань их шиг нь хаана байгаас шалтгаалж хэлбэр нь өөрчлөгдөж байгааг харж болно. За босоо а байна тийм үү? Босоо а их шиг байхад уртлын гүйвүүлэгч маань уртаар тийм үү? Дээрээс доош уртаар г-гээр бичигдэж байна. За дараагийнх нь их шиг үү маань доошоо орсон хэвтэй байна тийм үү? Тэгэхээр гүйвүүлэгч маань илүү хэвтэй уртаар бичигдэнэ гэсэн үг. Их шиг үсэг маань нийтдээ 21 үсэг байдаг. Тэр дундаас 10 үндсэн их шиг хамтдаа үздэцгээе. За и а у а ви вэ. Их шиг үсэг нь дангаараа орохдоо уртаа инглэг буюу дугуй дүрсийг авна. Инглэг нь босоо их шигийн урд хөндлөн их шигийн дээр дор нь бичигдэнэ. За энэ баруун талын үсгийг харангууд и а у а ви гэсэн маягаар уншина. Энэ бол хос 11 их шиг байгаа. За дараалал нь хамтдаа уншицгаая. Я ё ю е ва во вэ гэж уншиж байгаа. Хос их шиг үсэг нь дангаараа орохдоо уртаа инглэг буюу дугуй дүрс авна. Инглэг нь босоо их шигийн урд хөндлөн их шигийн дээр доор нь бичигдэнэ. За энэ баруун талд байгаа үсгийг харцгаая. Я ё ю е ва во вэ гэж уншиж байгаа шүү. За энэ зурган дээр байгаа үсгийг хамтдаа уншицгаая. За үнгийг солонгосоор ё у гэж дуудана. За энэ доор байгаа сүг у ю гэж дуудаж байгаа шүү. Гүйвүүлэгч маань нийтдээ 14 үсэгтэй байдаг. За энэ үснэгтэнд байгаа үсгүүдийг хамтдаа уншицгаая. Г ин д ир им б ис ын ж ч к т п х гэсэн 14 гүйвүүлэгч байгаа. Гүйвүүлэгчийн ард нь их шиг залгахдаа
их шиг үсгийн урд хингэлхийн орно гигэл хүчтэй оруулж бичнэ. За хамтдаа уншицгаая. Ка, кя, ко, кё, ху, кё, ку, кю, к, ки, гэ, дэ, бэ, жэ гэсэн дөрвөн гэгүүлэгч нь үгийн ихэнд орохдоо хатуугаар дуудагдана. За эхний үсэг гэ. Гэ үсэг маань к, к. Дэ үсэг маань т, т. Бэ үсэг маань п, п. Харин жэ үсэг маань ч, ч гэж дуудагдах байгаа шүү. За хэдүүлээ жишээн дээр авч үзье. Эхний үсэг гэ. Гэ үсэг маань к дуудлагаар дуудагдаад касу, касу. За дараагийнх нь дэ үсэг маань тэгэр дуудагдаад түбү, түбү. За дараагийнх нь бэ үсэг маань пгээр дуудагдаад пажи, пажи. За сүүлчийнх нь жэ үсэг маань чэгээр дуудагдаад чиугэ, чиугэ. Ил үсэг нь артаа их шиг орвол ир, ороогүй бол илээр дуудагдана. За хамтдаа жишээн дээр харцгаая. Бори, бори. За энэ моригийн ри гэдэг маань артаа их шиг дагуулсан байна. Тийм учраас ри гэж дуудана. Мори. За дуудлынх нь мал, мал. За энэ доороогоо батчин дээр байгаа ил үсэг маань артаа их шиг дагуулаагүй учраас илээр дуудагдж байгаа. Тийм учраас мал, мал гэж дуудана. Ис үсэг нь артаа а, о, у, ө орвол исээр харин артаа я, ёо, ю, и орвол ишээр дуудагдана. За хамтдаа жишээн дээр харцгаая. 소리, 소리. 자, дараагийнх нь 의사, 의사. 자, дараагийнх нь 티셔츠, 티셔츠. Гэгүүлэгч маань дотроо 5 хос гэгүүлэгч байдаг. Эдгээр хос гэгүүлэгч нь нэг гэгүүлэгч мэтэр дуудагдах бөгөөд арай тод чангаар дуудагдана. За үснэгтийг харцгаая. Г, д, б, с, ж гэх мэтэр дуудагдана. За хэдүүлээ жишээн дээр хамт харцгаая. Эхний үсэг бори, ди. Дэ үсэг маань илүү тод чангаар дуудагдаад ди гэж дуудах нь. Бори, ди. За дараагийн үсэг а, ба, а, ба. За бэ үсэг маань хос гэгүүлэгчээр хуураад ба, ба гэж дуудагдж байгаа шүү. За сүүлчийн үсэг ту, ги. Гэ үсэг маань хос гэгүүлэгчээр хуураад ги, туги гэж уншиж байгаа шүү. За үсгийн хамт тавцгаая. 기차, 기차. 피아노, 피아노. 구두, 구두. 버스, 버스. 야구, 야구. 시계, 시계.
Солонгос үгийн нэг үе нь дараах маягаар дөрвөлжлөгтөн бичигдэх бөгөөд өсөг унших дарааллыг нь дугаарлаж тэмдэглэнэ. Үүний 3/4-т буюу доод талд нь бичигдэх үсгийг падчин буюу дэвсгэр үсэг гэж нэрлэдэг. Д, Б, Ж 3-аас бусад бүх гэгүүлэгч падчинд орох бөгөөд 7%-аар уншигдана. Солонгос үсэг маань гэгүүлэгч, эгшиг, гэгүүлэгч дарааллаар бичигддэг. За дээрх жишээн дээр харцгаая. Гэгүүлэгч Ч, эгшиг Э, гэгүүлэгч Г. За энэ доорогоо гэгүүлэгч Г маань дэвсгэр үсэг буюу падчин гэсэн. Баруун талын хамтдаа харцгаая. Гэгүүлэгч М, эгшиг Ү, гэгүүлэгч Л. За тэгэхээр доор нь байгаа цэнхэр өнгөтэй ил үсэг маань дэвсгэр үсэг буюу падчин үсэг гэсэн. За доорх үснэгтийг харцгаая. Г, Г, К гэгүүлэгч маань бүгдээрээ Г-авиагаар дуудагдана. За жишээн дээр харцгаая. Чек, паг, буог. За доорх нь энэ гэгүүлэгч маань яг л адилхан энэ авиагаар дуудагдана. Жишээн дээр сан. За дараагийнх нь Д, Т, С, С, Ж, Ч, Х гэгүүлэгч нар маань бүгдээрээ Д авиагаар дуудагдана. За жишээн дээр харцгаая. Суткара, уд, гуд гэсэн авиагаар дуудагдана гэсэн. За дараагийнх нь ил гэгүүлэгч маань ил авиагаар дуудагдана. За гэр. Дараагийнх нь им гэгүүлэгч маань им авиагаар дуудагдана. Тэгэхээр ялгаагүй намжа. За дараагийнх нь Б, П гэгүүлэгч маань Б авиагаар дуудагдана. За жишээн дээр паб, суп. За сүүлжийнх нь ын гэгүүлэгч маань ын авиагаар дуудагдана. За жишээн дээр бан. За хэдүүлээ үсгээд хавцгаая. Субак, 볼펜, 눈, 옷, 컴퓨터, 집, 할머니. За хэдүүлээ хангал үсгээ дахин тавцгаая. Зүүнээс баруун тийш унших байгаа шүү. За эхэллээ. Ка, кя, ко, 겨, 고, 교, 구, 규, 그, 기. 나, 냐, 너, 녀, 노, 뇨, 누, 뉴, 느, 니. 다, 야, 더, 여, 도, 교, 두, 듀, 드, 디. 라, 랴, 러, 려, 로, 료, 루, 류, 르, 리. 마, 냐, 머, 며, 모, 묘, 무, 뮤, 무, 미. 바, 벼, 버, 벼, 보, 벼, 부, 뷰, 부,
비 사 샤 서 셔 소 쇼 수 슈 스 시 아 야 어 여 오 요 우 유 으 이 자 자 저 저 조 조 주 주 즈 지 차 차 저 저 초 초 추 추 츠 치 카 캬 커 겨 코 교 쿠 큐 크 키 타 թ야 터 텨 토 튀 투 튜 트 티 파 펴 퍼 펴 포 표 푸 퓨 프 피 하 샤 허 혀 호 효 후 휴 흐 히 오늘도 수고하셨습니다. 다음 수업에 만나요.